Япон автомашин эзэмшигчдийн хэдийнэ танил болсон Ford Motors компани 1999 оноос эхлэн Япон автомашины сэлбэгийн худалдаа эрхэлж, дэлхийд алдартай Японы 6 том корпорацтай албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулж, Японы оригинал сэлбэгийг Монголын хэрэглэгчдэд үйлдвэрээс нь шууд нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Монголын авто сэлбэгийн зах зээлд хуурамч, дуур амьд сэлбэг олширч, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх болсон энэ үед Ford Motors компанийн үүний эсрэг бат зогсож, Японы үйлдвэрүүдээс оригинал сэлбэгийг автомашин эзэмшигчдэд нийлүүлдэг болохыг үзүүлэхийн тулд анх 2006 онд Япон улсын Нагоя хотын Хойд Гифуд байрлах KYB амортизаторын үйлдвэр, Шизуокад байрлах VIC шүүрний үйлдвэрүүдээс сурвалжлах хийж хүргэж байсан юм. Тэгвэл энэ удаад 2009 оны 11-р сард Япон улсын Осака хотод байрлах Toyo Trading, Osaka Bane компани, Sankei Industry компани болон GMB, HDK, Dai Chemical компанийнхантай хийсэн уулзалт сурвалжлагыг үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. Техникийн дэвшилт хамтдаа энэ бол оригинал брэнд сэлбэгийг Монголын жолооч нартай хүргэхээр зүтгэж буй довтлогч хөдөлгүүр Ford Motors компани өрөө. Техникийн дэвшилт хамтдаа аялсан Япон улсын Осака хотод байрлах үйлдвэр компанид зочилсон аяллыг та бүхэндээ төлөвлөж байна. За бид хүн одоо дөнгөж сая Осака хотын Кансан аэропортоор газардаад байна. За Кансан аэропорт бол энэ зууны шилдэг байгууламжаар шалгалсан тиймэл арга дээр байгуулагдсан юм аэропорт байгаа. За манай компани бол Япон улсаас 5 том корпорацийн албан ёсны дистрибьютор болж Япон автомашин эзэмшигчтэй автомашины сэлбэг нийлүүлэх ийм ажил явуулдгийг та бүхэн мэдж байгаа. Тийм ч учраас бид нар бол Осака хотоос одоо айлчлан ирж одоо тухайн үйлдвэрүүдээс нь сурвалжлах хийхээр одоо ингээд төлөвлөсөн ажилд ороод байна. Тэгэхээр Кансан аэропортын бас нэгэн онцлог нь бол хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр зэрэг Кансан аэропорт бол хиймэл арга дээр байгуулагдсан. За энэ хиймэл арлын доороос нь одоо 800 Kayabagi амортизатор тулж идэг. За ямар учиртай вэ гэхээр зэрэг хиймэл арлын одоо суулт бол 50-аас 60 жил үргэлжилдэг. За энэ 50-аас 60 жил үргэлжилж доошоо сууж байгаа энэ суултыг одоо дээр нь байгаа энэ оршин сууж байгаа амьдарч байгаа хүмүүст бол одоо мэдрүүлэхгүй байх юм зорилготой байдаг юм аа. Манай автомашин эзэмшигч маань дэлхийн хамгийн сүүлийн үеийн автомашинуудыг эзэмшдэг. За мөн одоо сүүлийн үеийн техникийн дэвшил болсон энэ бүх одоо оригинал сэлбэгүүдийг автомашинд хэрэглээ сурсан ийм хүмүүс байгаа. Тийм болохоор зэрэг та бүхэнтэйгээ хамт бид нар одоо Япон орны бас хөгжил дэвшлийг хамтарч одоо судлахаар ингээ явж байна. Манай одоо ихэнх одоо сэлбэгүүд маань Осака хотын Toyo Trading компаниар дамжин Йокохамагаас ачигдаж одоо Монгол улсад орж ирдэг. Тийм ч учраас бид нар одоо энэ Осака хотын Toyo Trading компани төлөөлөгчтэй сая одоо тусч авсан төлөөлөгчтэй бид нар сая уулзаад байна. Одоо ингээ хамтдаа бид нар маргаашнаас одоо явх ангийн оригинал сэлбэг хийдэг 555 брэнд мөн одоо автомашины амортизатортай хамтран ажилладаг бид бүхний аюулгүй байдлыг хангаж байдаг автомашины оригинал бүрш болсон Osaka Bane компани одоо OBK гэдэг бүшний үйлдвэр дээрээс одоо дараах сурвалжлагуудыг бол хийх болно.